Хоньны ноосыг нэг гэрийн эсгий бүрээс нэг олбог ширмэл нэг баг зэрэг тиймээр мэддэг байсан бол одоо монголчуудын бас хэрэглээ маш өндөр болчихжээ. Нэг балерина загвар гэл гадуур маш их тавчиг шаханууд байна шүү дээ. Тэд нар ч одоо өвөл зургийн өмсдөг болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэрний маш хөнгөн, дулаахан, хөл дэвтэйхэн тэгээ чийг татахгүй гэд маш олон давуу талтай шүү дээ. Тэгээ тэр гоё давуу талуудыг манай одоо монголчууд, охид хүүгүүд ер нь залуучууд бас аягүй сайн мэдэрч ингэж хэрэглэж байгаа нь бидэрт аягүй таатай байдаг. Тэгэхээр манайх гэхэд Япон руу, Америк руу, Герман руу, Австрали руу гаргадаг байхгүй юу? Одоо өнгө үзэмж, чанар чансаа гэл бүх юм дээр бид нар маш сайн анхаарч байна. Одоо хүн харахад хүний нүд татгаар гоё үзэмжтэй хийгээд те. Тэгээд тэрийг хэрэглээд ингэхээр энэ чи ямар гоё юм бэ гэдэг хүмүүсийн тэр аягүй гоё сэтгэл ханамжтай одоо маш их магтаж ирээл ингээд дахин авч байгаа бидэрт маш их сайхан санагддаг. Тэгээд Монгол хоньны ноос ингээд өргүүж гин гэл хүмүүс яриад байдаг. Үгүй шүү дээ. Бид нар тэрийг бүр ийм сайхан бүтээгдэхүүнүүд болгоод те ингээд хүний хэрэглээнд зориулаад ингээд гаргаж байгааг зарим нэг мэдгүй хүмүүс л тэгж яриад байгаа бол мэддэг хүмүүс нь бүр энэ эсгийн ноосны хэрэглээ энэ сайхан бүтээгдэхүүн болгоод бүр ингээд хэрэглэж байгаадаа маш их тааламжтай байдаг шүү дээ. Цагаан алт гэдэг чинь л одоо яг жинхэнэ энэ утгаараа бид нар бас энийг цагаан алт болгоод одоо яста гадны валютыг наашаа оруулж ирэх тал дээр бас одоо энэ эсгийчтэй холбоогоор дамжуулаад тэр олон эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүсээ нэгтгээд ингээд цаашдаа маш сайхан бүтээгдэхүүн хийгээд гадны зах зээл рүү гарах одоо тийм тэмүүлэлтэй л байцгааж байгаа.